Хүмүүс бид хоёр зүйлийг хараад нэг зүйл нөгөөгөөс арай урт гэдгийг ойлгож чадна. Жишээ нь энэ хэрчмийн урт нь нөгөө хэрчмийн уртаас их байна. Гэвч зөвхөн ийм харьцуултыг хийх нь хангалттай биш юм. Бид үнийг хэмжих хэрэгтэй. Хоёр дахь хэрчим нь нэг дахь хэрчмээс хэрэг урттай вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. За бид үүнийг хэрхэн хийх вэ? Бид нэг журтыг тодорхойлно. Хэрвээ бид үүнийг манай нэг журт гэвэл бид үүнийг нэг журт гинэ. За бид үүнийг нэг журт гэе. Дараа нь эдгээр шулуунуудын урт нь ямар байх вэ? За энэ нэгж урттай юм шиг харагдаж байна. За дараа нь дахиад нэгж харагдаж байна. Хоёр нэгж шиг харагдаж байна. За хоёр дахь шулуун нь ямар харагдаж байгааг тодорхойлбол 1, 2, 3 нэгж юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ нь 3 нэгж байна. За энэ тохиолдолд үүнийг бид нэгж гэж авъя. Заримдаа бид сантиметрийг нэгж гэж авдаг. За иймэрхүү харагдах байх. За энэ урт чиний харж байгаа дэлгэцнээс хамааран өөр харагдаж болно. За эсвэл инчиг нэгж болгонч авсан ч болно. Хэрвээ тэгвэл иймэрхүү урттай харагдана. Инч эсвэл метр зэрэг том хэмжээсүүдийг ч гэсэн бид мөн авч болно. Гэхдээ метр зэрэг том хэмжээсүүдийг энэ дэлгэцээр тохируулж зурах боломжгүй. Тэгэхээр нөхцлөөс хамааран ашиглах өөр нэгжүүд байдаг. Гэвч одоо өөр хэмжээсүүдийн талаар үзцгээе. Энэ бол 1D. Яагаад гэвэл энэ нэг хэмжээст юм. За яагаад энэ нэг хэмжээст вэ? Сайн байна. Бид зөвхөн уртыг хэмжиж чадна. Гэвч одоо хоёр хэмжээс тохиолдол руу оръё. Хоёр хэмжээс рүү орцгоё. За энэ объект нь урт өндөр эсвэл өргөн өндөртэй байна. За иймэрхүү харагдаж байгаа. За үүн шиг харагдаж байгаа хоёр дүрс байгаагүй. За тэгэхээр энэ бол тэдгээр энийг юм. Энэ нь нөгөөх нь. За энэ нь өргөн болон өндөртэй эсвэл урт болон өндөрт гэж хэлж болно. За энэ нь үүнийг яаж харахаас ч л хамаарна. За тэгэхээр энд нэг дүрс байна. Мөн энд нөгөө нэг дүрс нь байна. За энд нөгөө нэг дүрс байна. За эдгээрийг боломжтой сайнаараа зурхыг оруулъя. За одоо дахин давтахад одоо бид хоёр хэмжээстэй байгаа. Бид энэ хоёр нь хоёр хэмжээс докторгууд хэр их зай эзэлдэг вэ гэдгийг олъё. За эсвэл өөрөөр бол энэ хоёр нь ямар талбай эзэлдэг вэ гэдгийг олцгоё. За бид харьцуулалт хийж чадна. За энэ хоёр дахийг хэрвээ чи эдгээрийг хивс гэж эсвэл тэгш өнцөгт гэж харах юм бол миний дэлгэцэн дээр хоёр дахь тэгш өнцөгт нь эхнийхээсээ илүү их зай эзэлж байна. За гэвч үүнийг бид хэмжиж илүү тодорхой болгоё. За тэгэхээр үүнийг яаж хэмжих вэ? За дахин хэлэхэд нэгж талбайг тодорхойлно. Нэгж уртын оронд бид одоо хоёр хэмжээстэй. Бидний тодорхойлох нэгж талбай өргөн өндөр нь хоёулаа нэгж урттай байна. Тэгэхээр үүний өргөн нь нэгж, өндөр нь нэгж байх юм. Мөн бид үүнийг нэгж талбай гэж нэрлэнэ. Голдуу үүнийг нэгж гэж хэлдэг. За гэвч одоо эдгээр талбайнуудыг хэмжихийн тулд үүнийг ашиглах болно. За эдгээр шулуунууд нь хэдэн нэгж байна вэ гэдгийг бид олсон шиг хэдэн нэгж квадрат энд тохирч байна вэ гэдгийг олох болно. Мөн энд бидний нэгж квадратын нэгийг авч энэ нь их зай эзэлж байна. За үүнийг бүгдийг нь бүрхэхийн тулд илүү их хэрэгтэй. За энд бид өөр нэг квадрат тааруулна. За өөр нэг нэгж квадратыг нь энд тааруулна. Өөр нэг квадратыг нь энд тааруулъя. За хөөх. За 4 нэгж квадрат яг таарч байна. За тэгэхээр үүнийг бид 4 нэгж квадрат гэж хэлнэ. За одоо энэний хувьд юу болох вэ? За тэгэхээр 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-ийг тааруулж болох юм байна. За тэгэхээр энд 9 нэгжийг тааруулах ёстой. 9 нэгж квадрат. За үргэлжлүүлцгээе. За бид 3 хэмжээстэй дэлхийд амьдарч байгаа. Яагаад бид зөвхөн нэг юм уу хоёр хэмжээсээр хязгаарлагдана гэж? За 3D тохиолдол руу орцгоё. Хин нэг нь 3D гэж байгаа нь тэд 3 хэмжээсийн талаар ярьж байна гэсэн үг. За тэд хэмжиж болдог өөр чиглэлийн талаар ярьж байгаа юм. За энд зөвхөн урт байна. Мөн энд урт эсвэл урт өргөн эсвэл өргөн өндөр байна. Мөн энд өргөн өндөр гүн байх болно. Тэгэхээр хэрвээ нэгэн объект одоо бидний байгаа 3 хэмжээстэд байгаа гэвэл ингэж харагдах ба мөн дараа нь өөр нэг объект байгаагүй. Хоёр дахь объект нь илүү их зай эзэлж байна. За өөрөөр хэлбэл илүү их биетэй харагдаж байна. За гэвч бид үүнийг яаж хэмжих вэ? За дахиад санацгаая. Эзэлхэн гэж 3 хэмжээс докторгууд хэрэг зай эзэлж байгааг нь хэлдэг. За талбай бол 2 хэмжээс докторгууд хэрэг зай эзэлж байгааг хэлдэг. Урт бол 1 хэмжээс докторгууд хэрэг зай эзэлж байгааг хэлдэг. Гэвч бид эзэлж буй зайны талаар бодох үед ихэвчлэн 3 хэмжээст дээр ярьдаг.
Тэгэхээр амьдарч байгаа дэлхийд чи хэр их зай эзэлж байгаа вэ? Бид нэгж урт, нэгж талбайг тодорхойлсонтой ижлэр нэгж эзэлхэн эсвэл нэгж кубыг тодорхойлох болно. За тэгэхээр үнийг хийцгээе. Бид өөрсдийнхөө нэгж кубыг тодорхойлцгоё. Энд энэ нь куб байна. За тэдгээрийн урт өргөн өндөр нь ижил байна. Хамгийн сайнаараа куб зуръя. Эдгээр нь бүгд нэгж байх юм. За энэ нь нэгж өндөр, нэгж урт, нэгж өргөн байна. Тэгэхээр эзэлхүүний хэмжин гэдэг нь хэдэн нэгж кубыг эдгээр дүрсүүдэд багтааж болох вэ гэдгийг хэлж байгаа юм. Энд нэг багтана, мөн бүгдд нь яг хэд багтах боломжтойг нь харах боломжгүй. За бид үүнийг хуваагаад бүгдийг нь тоолохын тулд харах гэж оролдъё. Үүнийг бүгдийг нь харахад хэцүү. Учир нь зарим куб нь бидэнд харагдахгүй. Гэвч хэрвээ чи хоёр давхар гэж харж байвал нэг давхар нь яг үүн шиг харагдана. За энэ дээрээсээ давхарлагдсан гэж төсөөлье. Тэгэхээр 1 2 4 куб зурна. 4 куб байна. Одоо эдгээр нь 2 2-ороо давхарлагдсан байгаа. Тэгэхээр энд 8 нэгж куб байна. Эсвэл чамд 8 нэгж куб эзэлхэн байгаа. За энд хэд байгаа бол хэрвээ багтаах гэж оролдвол за би зурах гээд оролдъё. За иймэрхүү болно. За тэгш биш зурагдаж байгаа. Хэрвээ бид үүний ерөнхий дүрсийг нь гаргавал чи нэгнтэй нь адилхан 3 хэсэг зурах болно. Миний хамгийн сайн зурснаар бол энэ 3 хэсэг нь миний зурсантай адилхан харагдах болно. За тэгэхээр үүн шиг харагдана. За хэрвээ чи биеийн дээрээ давхарлагдсан 3-ыг авбал оройн хэсэг нь ингэж харагдана. 1 2 3 4 5 6 7 8 9 куб байна. 9-ийг үржих нь 3. Энд 27 нэгж куб байна. Альва зүйлийг яаж хэмжих? Ялангуяа өөр хэмжээстэй үед хэрхэн хэмжих талаар бодоход энэ хэсэг бага зэрэг тусаллаа. Ялангуяа 3 хэмжээс докторгууд бид үүнийг эзэлхэн гэж нэрлэнэ.